2015 оны бүрээд улсын аврах шалралт мута боксын тэмцээн энэ сарын 5-аас 8-ны хооронд Улаанбаатар хотноо нээлттэй зохион байгуулагдах гэж байгаамаа. Энэхүү тэмцээнд манай тамирчид оролцохоор бэлтгэлээ хийж байгаа бөгөөд тэмцээний өсвөрийн английн 36 кг хэмжээнд өс 2, залуучуудын английн 51 кг ганц сэлэм, 51 кг тэмүүлэн, эмэгтэйчүүдийн 48 кг хэмжээнд яд янним, 57 кг хэмжээнд гүндлэнээр өрсөлдөхөр өсөн бол насан туршидын 48 кг хэмжээнд Алтан шигаа, 51 кг хэмжээнд Үлций Баатар, 54 кг хэмжээнд Батхүлэг, 60 кг хэмжээнд Хан Тогтох, 67 кг хэмжээнд Батчагаас, харин эмэгтэйчүүдийн 51 кг хэмжээнд намын эрдэнээр оролцохоор болжээ. Баг тамирчдын суулжуулагчаар Алтан Бүрөв, харин шүүгчээр Алхааватрнаар оролцохоор болсон байна. Энэхүү тэмцээнд энэ сарын 16-наас 23-ны хооронд Бангкок хотод зохион байгуулагдах оюутны дэлхийн аврах шалруулах мута боксын тэмцээний өмнөх томоохон сорилт болж байгаараа онцлогтой юм. Олон улсын оюутны холбооноос зохион байгуулж байгаа оюутны дэлхийн аврах шалруулах мута боксын тэмцээн Тайландын Бангкок хотод оллоо. Энэ тэмцээнд манай улсаас аврах дээд сургуулийн тамирчин Үлций Баатар, Монголын үндэсний дээд сургуулийн тамирчин Батхүлэг, Монголын үндэсний шинжлэх ухааны технологийн сургуулийн тамирчин намын эрдэнээр оролцохоор бэлтгэлээ базааж байгаамаа.